Хятад хэлний алсын зайн сургалт. Хятад хэлний алсын зайн сургалт. Сайн байцгаана уу үзэгчдээ. Хятад хэлний төвшин тогтоох шин шалгалтын тавтлаг хичээлийн ээлжид дугаар эхэлж байна. Бид өмнөх хичээлээрээ HSK шалгалтын тухай дэлгэрэнгүй танилцуулж, HSK 1-р тесийн сонсох тасгал ажиллаж үзсэн. Өнөөдрийнхээ хичээлээр 1 болон 2-р тесийн сонсголын тасгалыг үргэлжлүүлэн үзэхээс гадна HSK сонсох тасгалыг хэрхэн богино хугацаанд зөв ажиллан сонсох чадвараа сайжруулах талаар хамтдаа суралцах болно. Ингээд хичээлдээ анхааралтай оролцоорой. Эхлээд өмнөх хичээлээ давтъя. Өгүүлбэрээ сонсонгоо зургуудыг ажиглаарай. Дараа нь тохирох зургийг олоорой. 1. 他看电视 2. 妹妹喜欢猫 3. 坐飞机 4. 他们是我爸爸和妈妈 Эхнээс нь ахин нэг сонсож тохирох зургийг олцгоё. 1. 他看电视 Тэр эрэхтэй зурагт үзэж байна гэсэн утгатай өгүүлбэрт 2 дугаар зураг нь таарч байна. 2. 妹妹喜欢猫 Эмэгтэй дүү мууранд туртай гэсэн өгүүлбэр 4 дугаар зураг байх нь. 3. 坐飞机 Онгоцон цуух гэсэн утгатай өгүүлбэр учраас 1 дугаар зураг тохирно. Харин хамгийн сүүлийн өгүүлбэр нь 他们是我爸爸和妈妈 буюу тэд миний аав ээж гэсэн өгүүлбэр нь 3 дугаар зургийг хэлж байна. Өгүүлбэрээ сайтар сонсон зураг ажиглаж зөв хийсэн гэдэгт итгэлтэй байна. Одоо сонсоод зөв бурууг ялгах тасгал хийж үзье. Сонссон үг өгүүлбэр нь өгөгдсөн зурагтай таарч байвал зөв. Таарахгүй байвал буруу гэж тэмдэглээрэй. Зургаа сайн ажиглахаа мартаоцай. 1. 读书 读书 2. 对不起 对不起 3. 9点 9点 4. 学习汉语学习汉语 5. 没有钱没有钱 Одоо зургийг тохирох хэсгийг харцгаая. Эхний өгүүлбэр дүүшүү буюу ном унших гэсэн утгатай. Гэтэл зураг дээр сагсан бөмбөг тоглож буй хүн байна. Иймээс бид буруу гэж тэмдэглэнэ. Дараагийн үг маань 对不起 юу гэсэн утгатай вэ? Тийм ээ, зүйтэй. Уучлал гуйж байна шүү дээ. Гэтэл зураг дээр маань уучлаарай гэж биш, урьд даллаж байна. Тэгэхээр буруу байна. Дараагийн үг бол 9点 9 цаг. Зураг дээр 9 цаг болж байна. Тиймээс зөв гэж тэмдэглэе. 4 дахь зурагт нэгэн эмэгтэй бүжиглэж байгааг харуулсан байна. Харин өгүүлбэр маань 学习汉语 буюу хятад хэл сурах гэсэн учраас буруу гэх нь. Сүүлийнх нь 没有钱 мөнгө байхгүй гэсэн өгүүлбэрт бидний зураг таарч байгаа тул зөв гэж тэмдэглэх нь. Та бүхэн дараах тасгалыг бие даан хийгээрэй. 1. 3分钟3分钟 2. 请坐请坐 3. 我的电脑我的电脑 4. 猫和狗猫和狗 5. 不爱吃不爱吃
Одоо зөв хийсэн хэсгээ шалгая. 1. 3分钟 2. 请坐 3. 我的电脑 4. 猫和狗 5. 不爱吃 Та бүхэн тасгалаа зөв хийсэн биз дээ? Өгүүлбэр сонсонгоо зургийг ажиглан зөв бурууг олох тасгал нь HSG шалгалтын сонсголын тасгалын хамгийн ихний хэсэг бөгөөд харьцангуй хялбар тасгал гэж хэлж болно. Бид өмнөх хичээлээ давтлаа. Одоо өнөөдрийн хичээлдээ оръё. HSG 1 тисийн сонсголын тасгалын 2 дугаар хэсэг болох сонсоод зөвхөн зөв хариултыг олох тасгал ажлыг сурцгаая. Энэхүү хэсэгт A, B, C гэсэн 3 сонголттой. Сонголт бүр нь өөр өөр зурагтай 5 өгүүлбэр байдаг. Өгүүлбэр тус бүрийг 2 удаа сонсох ба зарцуулах хугацаа ойролцоогоор 3 минут байна. Хамтдаа хэрхэн ажиллахыг сурцгаая. Эхлээд нэг өгүүлбэр сонсъё. Бидний өгүүлбэр бол 这是我的书。这是我的书。 Анхааралтай сонсон бол энэ бол миний ном гэсэн утгатай өгүүлбэр байгааг түүхгүйхэн мэдэж болно. Харин зургийг хараад зөвхөн зөв хариултыг олох учраас бид A зургийг сонгоно. Ахин нэг тасгал ажиллая. Өгүүлбэрийн анхааралтай сонсоорой. 今天天气不好，下雨了。今天天气不好。 下雨了。Та бүхэн аль зургийг сонгосон бэ? Мэдээж C хариулт зөв байна. Яагаад гэвэл 今天天气不好，下雨了гэсэн өгүүлбэр маань өнөөдөр цаг агаар муу байна. Бороо орчихлоо гэсэн байна. Гэтэл эхний зураг дээр тэнгэр бүрхэг байгаа ч бороо ороогүй байгаа тул бидний өгүүлбэртэй тохирохгүй байна. Хоёр дахь зурагт цанаар гулгаж байгааг дүрсэлжээ. Харин бидний өгүүлбэрт цаг агаар муу байгааг хэлснээс биш хүйтэн байна гэж хэлээгүй. Тиймээс зөв сонгосон байна. Одоо бид нэг биш 3 зургийг зэрэг ажиглаж тасгал хийж үзцгээе. 1. 不客气，喜欢吗？不客气，喜欢吗？ 2. 再见。 谢谢你们请我吃饭。2. 再见，谢谢你们请我吃饭。3. 这个椅子是我昨天买的。这个椅子是我昨天买的。Одоо зургаа зөв олж чадсан хэсгээ хамтдаа тасгал хийж салгая. Эхний өгүүлбэр бол 不客气，喜欢吗? Буюу орчуулбал зүгээр дээ таалагдаж байна уу гэсэн утгатай. Ийм өгүүлбэрийг мэдээж бэлэг аваад баярлаж байгаа хүнээс асууж болно. Тиймээс A, B, C 3 хариултын B зөв байна. Хоёр дахь өгүүлбэрээ ахин нэг сонсоорой. 再见，谢谢你们请我吃饭. Буюу баяртай, намайг хоолнд өрсөн та бүхэнд баярлаа гэсэн утгатай хариулт нь C байна. 3 дахь өгүүлбэрт энэ сандлыг би өчигдөр худалдаж авсан юм. Буюу 这个椅子是我昨天买的гэсэн тул хариулт нь мөн C байна. 3 өгүүлбэрээ дахин нэг сонсож баттгацгаая. 1. 不客气，喜欢吗？ 2. 再见，谢谢你们请我吃饭。 3. 这个椅子是我昨天买的。 Одоо бүгдээрээ нэг тисийн шалгалтын тасгалыг ажиллая. Та бүхэн өгүүлбэрүүдээ сонсохдоо цаг хугацаа заасан үг, тоо хэмжээ илэрхийлэх үг, газар орон илтгэх үг, мөн үйл үрнэж буй орчин, хүмүүсийн гадаа төрх, нүүрний хувирал зэргийг анхаараарай.
Ингэх нь сонсголын бусад дасгалыг төдийгүй уншлага, бичих дадлын шалгалтын дасгалагч хурдан, зөв, оновчтой ажиллаж сурахад тустай. 今天天气很冷。今天天气很冷。现在是10点10分。现在是10点10分。他后面有几个人？他后面有几个人？我今年12岁了。我今年12岁了。他下个月去中国。他下个月去中国。 Хамтдаа хийж хариугаа тулгахдаа өгүүлбэрээ бичиж өөрсдөө шалгацгаая. Ингэхдээ дээр хэлсэнчлэн цаг хугацаа заасан үг, тоо хэмжээ илэрхийлэх үг, газар орон илтгэх үг, хүмүүсийн гадаад төрх, нүүрний хувирал гэх мэтийг анхаарах хэрэгтэйг санаарай. Эхний өгүүлбэр бол 今天天气很冷。今天天气很冷。Өнөөдөр цаг агаар их хүйтэн байна гэсэн өгүүлбэрээс цаг агаар хүйтэн болохоор өдөн хүртэг өмссөн байгааг ажиглаж болох тул хариулт нь A байна. Дараагийн өгүүлбэрээс та бүхэн юуг илүүтэй анхаарсан бэ? Тийм ээ, цаг хугацаа зааж байгааг харсан биз? Өгүүлбэрт 现在是10点10分。现在是10点10分。Одоо 10 цаг 10 минут болж байна гэж гарсан болохоор бид A хариултыг сонгох нь зөв байна. Дараагийн өгүүлбэр бол 他后面有几个人。他后面有几个人。буюу түүний ард хэдэн хүн байна гэсэн өгүүлбэрт хэдэн хүн гэсэн тоо заасан үг гарсныг сайн сонсож чадсан бол C хариулт зөв гэдгийг амархан сонгож чадах нь. Учир нь A болон B зургууд хоёр л хүн харагдаж байгаа биз? Мөн хоумьен буюу ард тал, хойд тал гэсэн байр орон заах үг байгааг анзаарсан байхаа. Дараа нь 我今年12岁了。我今年12岁了。Би энэ жил 12 настай гэсэн өгүүлбэрээс 12 гэсэн тоог сонсон зураг ажиглавал насны хувьд 12-тай илүү дөхүүн эхний зураг байна. Тиймээс хариулт нь A. Харин сүүлийн өгүүлбэрт тэр ирэх сард хятад явна. 他下个月去中国。他下个月去中国гэжээ. 下个月буюу ирэх сар гэсэн цаг хугацаа заасан үг байгаа хэдий ч зураг ажиглавал хятадын цагаан харин байна. Тиймээс газар орныг зааж байгаа үгээр хариултаа олж C-г зөв гэж тэмдэглэнэ. Ингээд бид зөв хариултаа тулгаж дууслаа. Мөн өгүүлбэрт ямар үгсийг анхааран сайтар ажиглах нь сонсголын дасгал төдийгүй уншлага, бичих дасгалд их чухал болохыг мэдэж авлаа. Одоо шалгалтын дасгалаа хийцгээе. Анхаарлаа хандуулаарай. 你看见我的小猫了吗？在那儿，在椅子上。你看见我的小猫了吗？在那儿，在椅子上。我们中午去买，好吗？你看，我没钱了。我们中午去买，好吗？你看，我没钱了。
你住在哪儿？我和妈妈都住在102。你住在哪儿？我和妈妈都住在102。这个汉字怎么读？对不起，我不会。这个汉字怎么读？对不起，我不会。谢谢你们。不客气，再见。谢谢你们。不客气，再见。 Харилцан яриагаа орчуулж зөв хийсэн хэсгээ шалгая. Эхний яриа бол: 你看见我的小猫了吗？你看见我的小猫了吗？ Чи миний муурыг олж харсан уу гэхэд 在那儿，在椅子上。在那儿，在椅子上。 Тэнд сандал дээр байна гэж хариулсан тул зөв хариулт нь C байна. Дараагийн өгүүлбэрт 我们中午去买好吗？我们中午去买好吗？ Хоёулаа өдөр очиж худалдаж авъя гэхэд 你看我没钱了буюу чи хардаа би мөнгөгүй болчихсон гэсэн тул D хариулт нь зөв байх нь. Дараагийн ярианд 你住在哪儿？你住在哪儿？ Чи хаана амьдарч байгаа вэ гэхэд 我和妈妈都住在102。我和妈妈都住在102. Би ээжтэйгээ 102 тоотод амьдардаг гэсэн тул зөв хариулт A байна. Дараагийн өгүүлбэрийг хамтдаа орчуулъя. 这个汉字怎么读？这个汉字怎么读？ Энэ ханзыг яаж унших вэ? Гэхэд 对不起，我不会。对不起，我不会。 Уучлаарай, би чадахгүй гэсэн D хариулттай тохирч байна. Сүүлийн харилцан яриа харьцангуй хэлбэр байсан байх. 谢谢你们 буюу та нарт баярлалаа. Гэсний хариуд 不客气 再见. Зүгээрээ баяртай гэж хариулсан тул зөв хариулт нь E байх нь. Хамтдаа шалгалтын бодит тест сонсон хариугаа шалгалаа. Та бүхнийг зөв хийсэн гэж найдаж байна. Үзэгчдээ өнөөдөр бид нэг тисийн сонсголын тасгалын 2 дугаар хэсэг болох сонсоод зөвхөн зөв хариултыг олох тасгал. Зургуудын зөв хариултын дарааллыг олох тасгалын тэдгээрийг баттган тасгал ажиллалаа. Мөн цаг хугацаа заасан үг, тоо хэмжээ илэрхийлэх үг, газар орон илтгэх үг, хүмүүсийн гадаад төрх нүүрний хувирал гэх мэтийг анхааран сонссноор сонсголын тасгалыг хэрхэн зөв хурдан хийж болохыг мэдэж авлаа. Та бүхэн үзсэн хичээлээ сайтар давтаарай. Дараагийн хичээлээр сонсох чадвараа сайжруулах арга үргэлжлүүлэн мэдэж авахаас гадна 1, 2 дугаар тисийн шалгалтын тасгалын 4 дугаар хэсгийг ажиллан сайжруулах болно. Манай өнөөдрийн хичээл энэ хүрээд өндөрлөж байна. Дараа уулзлаа. Баяртай үзэгчдээ. 再见。